Өдрийн мэнд залуучуулах бичлэг 31 хүрж байна. Тэгээ эхний хогийн бүр ингээд хогийн сав шиг хогийн бичлэг зөндөө хийж исэн. Одоо ямар ч гэсэн нэг үе бодвол арай илүү чанартай бичлэг хийхэд тулд энийгээ сууж байгаа юм байна. За манай пэйжээс яг үндсэн харин түгэж байгаа хоёр ширхгэл ном байгаа. Энэ болохоор төвдийн залуучуулах цогц тасгал гэдэг нэртэй ном. Энэний дээр яг энэ голын шар номын төгөөг зорилготой тийм пэйж. Энэ 2010 онд яг анх Оросд бичигдсэн Монгол хэлэн дээр болохоор 2017 онд бичигдсэн тийм ном байгаа. Энэ номыг ерөнхийдөө Монгол даяар түгээх тийм зорилготой пэйж ахгүй анх үүсгэхтэй. За энэ номон дээр яг юу байд юм бэ гэхээр цогц тасгалын тухай байдаг. Цогц тасгал гэдэг маань хүний энергийн урсгалыг өдөртөж сурах тэр чадварыг өгдөг. Тийм зорилготой тасгалууд байгаа байхгүй. 7 тасгал байгаа. Тэгэд ер нь бол төгс сурсан үед нэг өдөрт нэг 10-20 минут зарцуулж хийгдэх тийм тасгалууд байгаа. За энийг сурахын тулд ер нь дунджаар нэг хүнд нэг сар гарангийн хугацаа шаардлагатай. Номон дээр номоо хотлож явах юм бол номон дээр хэрхэн сурах, хэрхэн тоотын ямар тоогоор яаж хийх үү гэдэг зааврууд нь байдаг. Энийг анх хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа хүн байх юм бол нэгдүгээр дасгалыг нь эхлээ 3 тоотоор хийж сураад тэгээд 5 7 9 гэд тэгээд ингээд эхний хоногт нь 3 хоног 3-аар хийж сураад дараагийн хоногт нь 5-аар, дараагийн хоногт нь 7-оор, дараагийн хоногт нь 9-оор гэх юмчлаа хамгийн богино хугацаанд нэг дасгалыг 9 тоотоор хийдэг болохын тулд 4 хоног шаардлагатай гэсэн үг байхгүй. 4 хоног шаардлагатай. Хэрвээ тэгтээ бид чинь ямар нэгэн сөрөг нөлөө учрах юм бол ямар нэгэн хүндрэл учрах юм бол та ингээд илүү удаан хийж болно. Одоо жишээл 3 тоотоор хийгээд бид чинь хүндрэл учрах юм бол 3 тоотоор л хийсэн хэврээл байна. Эхний өдрөө дараагийн өдрөө гэх мэтчлэн хизээ хүндрэл учрахгүй болох уу тэр үедээ дараагийн тоогоо ахиулаад за ингээд хэрвээ олон 4-7 гэж үзэх юм бол те 7 дасгал тус бүрийг эхний 6-гийн тус бүрийн 4 хоногт сураад за сүүлийн нэг дасгалын 1 хоног сурлаа гэж тод хамгийн багадаа нэг 25 хоног зарцуулах боломжтой. Яг номын дагуу. За би яг өөрөө хэрвээ анх суралцж байхдаа бол яг 7 хоногийн дотор суралцж исэн. Гэхдээ залуу хүн байсан. За нэгдүгээр хоёрдугаар талаар өмнөх дасгалыг хийдэг байсан. Тэр 5 тоо дасгалын. Гэхдээ ер нь бол яг одоогийн байр суурин дээр зөвлөхөд бол би тийм хурдан хугацаанд бол сураад хэрэггүй гэж үзэн яагаад гэвэл маш их чочрол шок мэдрэгддэг. Тэгээ ингээд одоо юу гэдэг хороо цэвэрлэх гэхээр баг багаар та цэвэрлэх юм бол нэг ямар ч тийм зовлонгүй цэвэрлээд дуусчих боломжтой зүйлийг ингээд гинт огцом ингээд өөрчлөх гэж оролдвол бүүлц сутгах ч юм уу толгой өрөх гэх юмчлаа сөрөг шинж чанар илэрч болно. Жишээлбэл им хийдий тусаж гэсэн хитүүл хор болдогтой адилхан ер нь бол тодорхой яг тэр зааврын дагуу ингээд хийвэл зүгээрээ гэж монголчуудад ялангуяа зөвлөдөг. Ягаад гэвэл монголчууд ер нь бол хятадууд, японууд тарин солонгос гэх юмчлаа нэг дорны соёлтой, Аз соёлтой улсуудаас ялгаатай нь яадаг гэхээр нэг юм ингээд удаан хугацааны туршид чанартай хийх, үргэлжлүүлж хийх, олон жил хийх гэдэг юм байдгүй. Аль бол хурдан л ингээд гэрлийн урдаар ид шидээр сурах гэсэн тийм хүсэл зорилго ихтэй байдаг. За энийг одоо яг нийт 8 жилийн турш багшилж байгаа хугацаанд маш сайн мэдэрсэн. Тэгэхээр ер нь бол монгол хүнд зөвлөхөд бид нар ихнэ монгол хүмүүс ч гэсэн монгол хүнд давуу тал болон сул тал байдаг. Тэгэхээр биднээс сул тал болохтой хит их яруу, хит их түргэн зантай. Тэгээ дээрэс нь ид шидэнд их итгэдэг. Тэгэхээр ид шид гэдэг зүйлийг цогцлоохыг хүсэж байгаа бол бага сүрнээс багаас нь эхлээ суралцвал илүү дээр юм байна гэдэг зүйлийг хэлмээр байна. За цаашаа ингэж илрүүлээд үзвэл ер нь яг энэ ном ямар зорилготой ном байт юм бэ гэдэг. Тэгэхээр энэ 1990-ад оны үед бусан түүхээр бичигдсэн ном баггүй. 1990-ад оны үед Оросын Петр Левин гэж залуу Орос Хятадын найрамдал харьцаагаар дамжуулаад усан цахилгаан станцын ажлаар Хятадд очиод ажиллаж исэн. Хятадд очиод ажиллаж байх үед нь яг юу болсон бэ гэхээр хойно Оросд яг арчилсан хувьсгал гарсан. Тэгэхээр энэ бол Монгол их орон сэдв баггүй. За одоо жишээлбэл анхны энэ цэнхэр номын гол баатар нь энтхийн хоронд энтэгт байсан Английн хорондоо байдаг штэ. Тэгэхээр энэ түүх зарим утгаараа монгол хүн ч хол тусаад идэг. Энэ Петр Левиний түүх бол илүү ойрхон тусан яагаад гэвэл одоо яг Петр Левинтэй нас чарсан монголчууд амьд байгаа. Одоо бид нар яг нэг 70-аад оныхан гэсэн үг штэ нэг 50 гарцсан. За эсвэл тэрнээс өмнөх үеийн тэр хүмүүсийн түүхтэй илүү ойрхон баггүй юу?
Яг социализм нийгэм гэж ямар нийгэм байлаа. За ямар хуус системтэй нийгэм байлаа. Тэр үед яг юу болж илоо гэх мэтлээ тэр түүхээр нь үзээд харвал яг 1991 онд бас үйл явдалтай холбоотой ийм залуу байгаа. Тэгээд 1991 онд усан цахилгаан станцын ажлын зогсоод хятад байх үедээ нэг онцгой тохиолдлоор нэг Орос хүнтэй танилцдаг. 1991 онд танилцсан. Нэг тэр хүн маань болохоор өөрийгөө 81 настай гэж хэлээд байдаг. 1911 онд төрсэн одоо 10 он төрсэн одоо би 81 настай гэж хэлээд байдаг 91 онд харахтаа. Тэр энэ махан тоо яриад үл хүмүүс ойлгохгүй магадгүй. Гэхдээ яг номоо уншаад нэг детальчлаа дүрслээд харуул илүү ойлгогдож магадгүй юм байна. Яг бас бичлэг хийх хугацаанд юу ойлгосон бэ гэхээр хүмүүс тоог айгу ойлгодгоо. Тоо гэдэг зүйлийг нэг сайн ойлгодгоо. Математиктаас нэг дуртай хүн одоо олон болж иж магадгүй ерөөхдөө цөөхөн тэгээ яг тоо статистикээр харж байгаа төөрөөд иж магадгүй тэгэхээр номоо уншаад илүү яг тэр цаг үе өөр амьсгалын илүү сайн мэдрээд үзээсэй гэж хүсэж байна. За тэгээд товчондоо бол 1991 онд басан үйл явдал дээр харин тийм 81 настай гэж хэлдэг мөртлөө 30 бараг 40-тэй ч юм шиг харагддаг тийм огцом залуучсан хүн. Тэгээд таардаг байхгүй. Тэр хүн маань болохоор манай залууг хятад руу за хятад тэр тусмаа хятадын дотор байх тэр хятадын харьяа тусаас нь төвд рүү нэг урт наслууд гэсэн рүү хамт аялалд авахыг санал болгож байгаа. Тэгэхээр та нар нэг юм ойлгох хэрэгтэй. Яг бол Петр Лев тэр тухай залуу хүн байсан. 20 дөнгөж гарч исэн. Тэгээ сургуулаа төгсөөд удаагүй тийм хүн. Тэгэхээр тийм хүнд яг энергийн тухай яриад за эсвэл тэг ингээд урт наслууд гэсэн юмны тухай яриад үзэх юм бол тэр хүнийг бол маш их айлах боломжтой. Тэгэхээр энэ дээр юу болсон бэ гэхээр мэдээж Петр Лев бол маш их айсан байгаа. Тэгээд санаа зовсон тэг яг ер нь бол юун галзуу ямар хачин үнтэй таарч байгаа гэдэг яг тухайн үед хэлж чадахгүй ч гэсэн тэр хүнээсээ болгоомжлоо тайлбарлах хортон салахын төгс болсон байхгүй. Ерөнхийдөө сансруу таарсан. Яг сансруу таарсан бэ гэхээр Орос руу буцах гад сэтгэл түр хайж явж байгаад хятадд төөрөөд Турцид явж байгаад гинт хин нэг өөрөө Орос хүнтэй тарчиж байгаа байхгүй. Орос хэлээр цэвэр ярьдаг хүнтэй. Тэгээ баярлсан мөртлөө эхлээд баярлаад ингээ гой харилцажсэн аа. Сүүлдээ ярьж байгаа түүхээс нь болоо жоохон айсан. Ягаад гэвэл өөрийгөө 81-тэй гэж хэлсэн. За дээрээс нь гадагшаа төвд рүү явъя гэж хэлсэн гэх мэтлэн иймэрхүү зүйлсээс болоод их айдаг байгаа. За тэгээд айсан ч гэсэн яг юу болсон бэ гэхээр найз бүсгүй өөр хүнтэй гэрэлцсэн байдаг. За тэгээд шилжтийн насныхантай адилхан залуу хүмүүстэй адилхан амьдрал утга учиргүй болсон. За тэгээ яавал чаг гэж төвд рүү явж байгаа. Түүхээр дамжуулаад ном нь эхэлдэг байна. Тэгэхээр би яг та нартай номын ингээд номын тайлбар бичлэг юм уу номын хэсгээс уншуулжсэн бичлэгүүд нэг жоохон бүл бичлэг хийжсэн. Одоо яг юу хийж байгаа юм бэ гэхээр хагас подкастаар хөө бичлэг хийж байна гэсэн үг. Энэ бичлэг нь яг ямар зорилготой юм бэ гэхээр тухайн номон дээр юу гарч байгааг унших завгүй хүмүүс тодорхой хэмжээний мэдлэгийг эхнээс нь ахуулаад нэг бичлэгээр хүргээд явах нэ. Тэгэхээр залуучуулах бичлэг цуврал 31 хүрлээ. Тэгээ цаашдаа бичлэгүүдээс улам сайжруулах болно. Тэгээ өмнөх хэсгэн дээр хэлсний дагуу хүн царай муутай байж болно заяа. Мөнгөгүй байж болно. Тэгээ яг надтай адилхан. Мөнгөгүй царай муутай тэгээд нэг гоц ухаантай биш те. Энгийн хүн байж болох байхгүй. Энгийн амьдралтай, энгийн хүүхэдтэй. Хүн энгийн байж болно. Яг сүүлийн үед ягаад гэвэл сошиал дээр ингээд хит их сошиал инфлюенсеруудын бас буруу давлгаа гэх нэшин. Тэгэхээр тухайн хүний тэр гаргаж ичээ санаа зүйлдөө. Гэтэ хитрүүлснээс болоод хүмүүс ингийн бахаас салхдаг болсон байхгүй юу? Ингийн хүн байж болохгүй юм шиг, царай муутай хүн байж болохгүй юм шиг те. Эсвэл бор хүн байж болохгүй юм шиг. Саа зовдөг болсон. Гэтэ бор хүн байж болно. Та залуу хүн байж болно. Настай хүн байж болно. Та ямар ч түүхийг туулсан байж болно. Гэтэ одоо цаг дээр танд өөрчлөгдөх боломж гэж байгаа. Хүнд маш их боломжууд байдаг. Тэр хүнд бурханлаг тэр өгдлүүдээ олж нээгээд илүү урт удаан амьдрах замыг хайж болоод төгөөрөө дамжуулаад амьдралаа бүтээх хэрэгтэй. Амьд байсны дараа хүн олон зүйлийг бүтээж авдаг. Хайртай хүмүүсээ хайрлаж болно, мөнгө олж болно. Тэгээд мэдээж манай бичийн зүгээс бол тэ таалагддаг бүсгүйгээ нарахыг ч гэсэн зөвлөдөг штеп. Яг миний тухайд болохоор яг хөөний тухайд болохоор жоохон ганц бие амьдралаар жоохон удаа явах гэж гэсэн. Ер нь бол хосын харилцааг үүсгэдэг. Тэгэхээр энийг дараа дараагийн бичлэгүүд дээр бол илүү дэлгэрэнгүй хэлэх бах. Тэгээд ер нь хувь хүний амьдралаа яагаад ярьдсан бэ гэхээр угаасаа миний энэ пэйж зүгээр л дотроо онгоолгох өөрийгөө нэг тэнэг гэдгийг мэдрэх алдаагаа мэдрэх зорилгоор тэгээ хаа муу бичлэг ингэж хийж өөрийгөө сордог тийм пэйж байгаа. Тэгэхээр хэрвээ ийм бичлэг гэсэн ч гэсэн үздэгт баярлалаа. Тэгээд яг би тантай адилхан би сонгоод өрсөлдөх гэж болохоор тантай адилхан гэж хэлж байгаа биш. Би угаасаа л яг адилхан яг одоо нэг 25 настай залуу ямар амьдралтай байдгүй те яг тэр амьдрал дээр л явж байгаа. Тийм баяа айлын хөвгтч биш. Нэг тийм гоцч биш. Гэхдээ ямар ч зүйлсэн өөр үзэл бодлороо дамжуулаад бусдад туслая, бусдад дэм болёо
хамтдаа хичээе гэсэн зүрхсэтгэлээр иймэрхүү хөвчлүүд хийдэг байгаа. Тэг анхаарал тавьсан бол баярлалаа.